Эмийн чанар үнийн асуудал яригдж байна. Угаасаа яригдах ёстой. Одоо манай Монгол улсад ялангуяа Улаанбаатар, нийслэл Улаанбаатар хотод байр болгоны буланд аптек байгаа. Тэгээ байр болгоны буланд аптек байна, СЮ байна. Одоо энэ хоёр л хамгийн их одоо ийм байна шүү дээ. Ерөөсөө эмийн сүлжээ бол бүр тэр чигтээ бизнес болсон. Дээрээс нь ин ханган нийлүүлэх байгууллагууд яг үүндээ ард иргэд ч ярьдаг шүү дээ. Дандаа ярьдаг. Юу гэж ярьдаг гэхээр зэрэг эм ханган нийлүүлэхийн энэ тусгай зөвшөөрөл хинт гардیں۔ Зүгээр нэг жирийн иргэн хүн гүйж очиод энэ зөвшөөрлийг авъя гэд авчдаггүй юм бэлээ. Маш олон шалгууртай, маш олон хүнд сурталтай, маш олон одоо ийм шатлалтай. Тэр энэ ихэвчлэн би одоогийн төр засгийн тухайд яриаггүй. Өмнөх сүүлийн 30 жилийн хугацаанд энэ төр засаг парламент юу байтیں۔ Энэ төрийн одоо холбоо хамаарлаар тийм ээ энэ эрүүл мэндийн юугаар ингээд сүлжээгээр ингээд ихэвчлэн энэ төр засгийн холбоо хамааралтай хүмүүс авдаг гэсэн ийм одоо шуум иргэдийн дунд байдаг. Би ч гэсэн энийг бас хардаж боддог. Тэр энэ тусгай зөвшөөрөл олгоод байна. Тусгай зөвшөөрлийг жишээлбэл энгийн иргэн хүн зүгээр нэг яг ингээд үнэхээр одоо нэг бизнес эрхэлжээ те эмийн бизнес эрхэлжээ гэсэн сайн юм оруулъя гэсэн тийм хүнд бол үнэхээр олгодож чадахгүй байгаа. За одоо энэ нэг асуудал яригдж байна. Сошиалоор энэ одоо хүнсийн нэмэлт бүтээгдэхүүн болон эмийн одоо бүтээгдэхүүнийг сурталчилгыг хориглоод телевизээр тэгвэл телевизээр гарч байгаа киноны дундуур гарч байгаа 10 реклам зар сурталчилгааны 7-8 нь эмийн бүтээгдэхүүний зар сурталчилгаа байгаа. Тэгээд энэ одоо нөгөө чөлөө төрөлтөөнийг бас энэ чинь хязгаарж байгаа үзэгдэл мөн шүү дээ. Иргэд өнөөдөр телевиз үздэг хідэн иргэд байна. Сошиалоос шууд мэдээлэл авдаг хідэн иргэд байна. Тэр энэ өөрөөр хэлбэл мэдээллээр хангагдах, мэдээлэл авах энэ их усвэрийг бас боомлж байгаа асуудал гэж би өөртөө харж байна. Дээрээс нь эмийн чанарт одоо ялангуяа энэ үр хүндэлтийн эмийг одоо ямар чанарын эмийг хаанаас те одоо манай Монгол дандаа хамгийн хямдхан үйлчлэгээ муутай ийм юм орж ирдэг нь үнэн. Өнөөдөр энэ эмийн одоо ялангуяа үр хүндэлтийн эмийн асуудлаас болоод өнөөдөр маш олон өргүүдлийн тухай асуудлууд ч гэсэн хөвөрж идэг гэж магадгүй гэж би өөртөө бодоод байгаа юм. Тэгэхээр энэ одоо жишээлбэл ингээл нэг юм ингээд хорчиж бас болно л доо. Гэхдээ тэнд үүсэх үр дагавар нь ямар байх вэ гэдгээ судалгаагаар бас судалж ээж энийг гаргаж явах ёстой юм шиг би өөртөө бодоод л байна. Одоо тэгээд ямар ч лсэн сошиалоор одоо энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо яг иргэд өөрсдөө судалж байгаад аягүй сайн одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн өөрсдийнхөө туулсан, одоо үдсэн, зовсон энэ юун дээр туршлага дээрээс үндэслээд дэлхийн улс орнуудаас хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийг оруулаад ирдэг, нэвтрүүлэх гэдэг. Тэгэл тусгай зөвшөөрлөөр очиод бүх юм ундаг шүү дээ. Тэгэхээр энэ тусгай зөвшөөрлийг олгож байгаа эрх бүхий байгууллага өөрөө үнэхээр авилгал хэл ахвалын шин чанаргүй ажиллаж чадж байгаа юу гэдэг дээр бас хариулт өгөөрэй гэж хүсэж байна. За ажлын хэсэг Улсын хурлын гишүүн Жигжид Зүрэнгийн Чимбүрэн гишүүн хариулъя. За Нарантай нараа гишүүний асуултанд хариулъя. За ерөн бол жижиглэнгийн худалдаа аптекууд булан бүрд бий болсон үнэ. Энэ бол бид одоо том зохицуулт байсан хуулийн зохицуултыг байхгүй болсонтой холбоотой. Дээрээс нь эмийн борлуулалт нь өөрөө ашигтай байгаа. Зах зээлийн жамаараа ашигтай байгаа учраас л энэ олон эмийн сангууд ажиллаад байгаамаа. Шинэ хуулийн дээр эдгээр зохицуултууд орж байгаа. За үүний хувьд ярих юм бол өнөөдөр энэ тогтоолд орж байгаа та бидний батлах байгаа зүйл дотор нэг чухал зүйл орж байгаа. Энэ бол эмийн зохицуултыг, эмийн хяналтыг ард түмэнд өөрт нь олгож байгаа. Нэг ёсондоо гайл дээр бөөний үнээр авчирсан эмээ хайрцаг, ширхэг, ампулынх нь үнээр мэдүүлнэ. Тэр мэдүүлсэн үнээрээ иргэн аптектаар очиж худалдаж авахдаа QR кодыг уншуулад гар утсан дээр 2 товш дараал ямар үнэтэй эмийг би ямар үнээр жижиглэнгээр авч байгаа гэдгээ харах боломжийг оруулж өгч байгаа нь энэ ард иргэдийн хяналтанд үнийн өсөлтийг шууд оруулж байгаа хамгийн шилдэг арга гэж одоо харж байгаа учраас энийг одоо яаралтай хийгэрэй гэдэг ийм үүргэжүүлж байгаа. За дараагийн асуудал энэ хуулинд одоо юугаар сүлжээгээр одоо олон нийтийн сүлжээгээр дамжуулах нь буруу юу зөв үү гэдэг асуудал ярьж байгаа шиг байна. Одоо Facebook, Twitter ч байна уу энэ олон нийтийн энэ сүлжээг дамжуулаад иргэн хүн өөрөө хуулийн хариуцлага хүлээх төр эрх зүйн акт нь ойлгомжгүй. Та худлаа яриад, худлаа сурталчлаад им өгцөн байдаг. Нийлбэл бүтээгдэхүүн одоо бүр
ялангуяа энэ витамин энэ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чинь бараг л одоо хор тавдрыг устгацдаг гэж яриад би энд өгöd байгаа шүү дээ. Ямар ч нотлохоо байхгүй, ямар ч хариуцлага байхгүй. Тэгээд олон нийтийн сүлжээгийн нэг сул тал нь шеэрлээд олон нийтэд хэн юу тараагаад байгааг нь мэддэхгүйгээр түгээждэг учраас бид хуулийн ажлын хэсэг дээр энэ бол үнэхээр болохгүй байна гэдгийг яасан шүү. За тухайлх юм бол одоо зарим өвчтөн улсуудын групп байна. Би энэ имийг уугаа зүгээр болцсон. Одоо та энийг уугаарай гэж хавдарчин дотроо олон янз. Нэг төрлийн хавдар хүртэл имчилгээ нь өөр өөр байхгүй юу? Тэгтэл одоо манайхан ийм сайн санааны төөрөгдлөөр хүмүүс туслах байгаа нэрийдлэр хүнд хор болдсон шүү. Тийм учраас эрүүл мэндийн энэ бизнес бол ашиг олдог бизнес биш ээ. Энэ тусгай бүтээгдэхүүн. Тийм учраас иргэдийн тун анхааралтай энийг хэрэглэн шүү. Та бүгдийн анхаарал одоо сэрэмж маш чухлаа. Тэгэл хийсэнд нь итгээд тэгэл одоо юу ч хамаагүй идэж болно. Хор тавдар идгээд ингээл иléний илэг идчих гээл бага илээ буудаад илэг авчаал өгөөл. Тэгээд үндсэн имчилгээнээс нь төөрүүлж холдуулаад энэ болохгүй. Энэ ноцтой асуудал. Тийм учраас ийм бизнесийг Монгол улс зөвшөөрж болохгүй. Зохицуулалтаа байх хэрэгтэй. Хяналттай байх хэрэгтэй.